Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саранжуя. Зохиолыг уншсан Туул Синди. Гуниг хөөрсөн замбуйлан. Оюун төгс эхлээд хотын амьдрал дасахгүй нэлээд хэцүүхэн байснаа орчин үеийн залуу хүний ёсоор дасаж эхлэв. Ах нь 1-р 10 жилийн баруун талын 5 давхар байрны 2 давхрын 3 өрөө сайхан байраа өдрөөс өдөр тогтчуулан хинч харсан чинээлэх сайхан амьдарч буйг нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд тохилог болгов. Оюун төгс дас дахаасаа айдаг зан нь хоног өнгөрөх бүр багасаж байв. Учир нь уурлаж зандажсан ширүүн харцад ах нь хөвгөлтөд үүдээ ихэд харамж хайртай байх болжээ. Ахыхаа найрсаг занг мэдснээс хойш оюун төгс дотроо салаад явсан эхнэрийг нь буруутгах болжээ. Ийм сайхан ахаас минь салаад явахыг бодоход манай бэр ихч өөрөө ааш муутай хүн бололтой. Ах маань арх ууж буруу юм хийхгүй, ажилдаа сайн, амьдралдаа арчаатай сайн хүн шүү дээ. Оюун төгс өөртөө ахыгаа өмөрөн боддог байлаа. Даст заримдаа оюун төгсийг бодол тунарсан харцаар удтал ширтээд санаа алдна. Ийм үед нь оюун төгс аль болохоор түүнээс хол байхыг хичээнэ. Ах маань эхнэр хүүхдүүдээ аваад ирээсэ гэж охин өөртөө бодно. Оюун төгс ахындаа ирээд 2 сар гаруй болж эр хааврын их сургуулийн төгсөлтийн шалгалтанд бэлтгэж эхэлгээд даст түүнийг шахаж шамдуулж байлаа. Ингэр газрын цас цаохортон хайлмагдсан хаврын ихэнх сарын 1 өдөр даст урдын адил бодол тунсан харцаар дүүгээ удтал ширтснээ ханхийдал санаа алдахад оюун төгс дэрэгдэн очиж "Аха, та хүүхдүүдээ эхнэрээ санаад байгаа мó? Тийм бол яваад аваад ирээч дээ" гэж аргадангүй гуйлаа. Оюун төгсийн хэлснийг сонссон дастын царай хундан улаан болсноо цайж дүүгээ айхтар ширүүн харснаа босож дэрэгдэн ирээд биеэ наан зогсож бэлхүүсээр нь орон тэрхэд оюун төгс анх удаа хэрдгийн цочож "Аха" гэж аймсан хашгирав. "Чимээгүй. Юунд орлоод байгаа юм би чи? Та өөрөөхөө айлгаад байна штэ." Оюун төгс арайхийн хилээд биеэ хөндөрүүлэх санаатай цааш цахлан зүтгэв. "Ах нь байна штэ. Үгүй юунд айсан битээ чи? Маяглаад агараа чи." Даст охиныг хаашин ч хөдлөхгүй агдлан тэрснээ үзүүн дээр нь удаан шимэн үнсээд хоош сууж "Оюун төгсөө, чи дахин миний төрүүчийн амьдралыг ярих хэрэггүй шүү" гэж уцаарлав. Ахын жигтэйхэн авираас айж ичсэн оюун төгсийн царай час улайж өрөөнөөс гүйн гарч ариун цэврийн өрөөнд орон хүзүүгээ харвал ахыхан шимэн үнссэн газар нэтгэрсэн хүрэн зураас болон тод харагдахад охин нүрээ даран доош сууж "Ээжээ, би одоо яана" гэж дуу алдан зөөлөн мэгшөв. "Оюун төгсөө, чи хаана вэ?" Дастын ууртаа дуун гарахад айсан охин бүлтэлцэн ухсгийснээ нимгэн цамцан дээрээ гэрийн халаад өмсөж хүзүүгээ далдлаад гарав. Зүрхэн чэйжээ дэлб татхнуу гэлтэй аймсан ойр ойрхон түг түгхийн балбчин. Даст гадуур цуваа өмсөн цэмцийн зогсхийг хараад охины аймсан овлдсон зүрх жаал намдав. Даст түүнийг ширүүн харж "Чи одоо даарад байгаа мó?" "Үгүй. Тэгээд юунд энэ зузаан халаад өмсөд байгаа?" Зүгээр юм бол зүгээр байдгаараа байгаач хөгшин авгаа шиг нэвсээсэн халаад өмсөж гин гэж уурсан даст дүүгийнхээ өмссөн халаадыг угц татан тайлж газар шидээд "Унтаж байгаарай. Хаалга төгжөөд хэрэггүй шүү. Би цаачлаад явлаа. Гаднаас түлхүүрээр онгоолгоод орж ирнэ" гэхэд түүнээс холдохын мөн болж байсан охин өөртөө ихэд баярлан толгой дохив. Даст мушийн нэмэр айдаад түүний хамар хацрыг зөөлөн чимхээд гарч одов. Оюун төгс илгээ эвхэж хан төвшин суугаад хайртай ээжэд урсан удтал мэгшин уйлав. Тэрээр даст ахаасаа ихэд айж байлаа. Оюун төгсөөд тэр оройн шиг төгшөөртэй мөрж урд өмнө нь тохиож байсангүй. Даст ахан түүнийг сүүлийн үеэс ихэд халамжлан эрхлүүлж тоглон наадах болсон. Гэхдээ өнөөдрийнх шиг балмад авир гаргаж байгаагүй. Хизээ ахан дүүгээ тийм балиар үнсэж байсан юм. Долгоор ихчээд захиа бичээд ирж аваач гэж гуй. Дастах яасан өгдөггүй юм бэ? Химэн оюун төгс гомдон бодсоор оройн 22 цаг болоход унтахаар орлуугаа очив. Нэг мэдхэд нүүрэн дээр нь халуун амьсгаа ойртон ихүүн муухай өнөр хан хийхэд ихэд сочсон оюун төгс муухай хашгиран огол харайн босов. Түүний өмнө цээж нүцгэн нилээд согтуудаст найгалзан зогсож байх нь тэр. "Аха" Оюун төгс захирдан хашгираад нулимстай нүдээр дастыг харав. "Суу, намайг сонс, оюун төгсөө." Даст шийдсэн дуугаар ихэд нухацтай хэлэх нь тийм ч согтуу биш сонсогдно.
Оюун төгс унтлагын нэмгэн хувцсны дээрээс гэрийн халаа чүүрч авч өмсөөд ингэрийг нь зөрүүлэн зогсоход даст түүнийг орлуу түлхэн суулгаад чи намайг сонсох ёстой төгсөө. Би чиний төлөө эхнэрээсээ салж 2 хүүхдээ өнчрүүлсэн гэж ихэд тод хэрнээ зон хилээд түүнийг өрөмдөх мэд хурцаар харав. Аха, битгий намайг ах гээдвэ. Би наад үгнээс чинь залхаж байна. Аха, та ч одоо юугаа яриад байгаа юм бэ? Гэсэн оюун төгс гомдол цөхрөлт багтран мэгшин уйлав. 2 сар гаруй хугацаа өнгөрлөө. 49 хоног дууссан. Одооноос яг энэ мөчөөс эхлээд чи миний дүү биш. Чамайг хүн хийсэн ихийнхээ сэтгэлийг хүндэтгээд би өдий болтол тислээ. Цааш чадахгүй. Бидэнд юу дутуу байгаа? Чи харал та. Бидэнд дутах юм алга. Бид сайхан амьдарч байна. Би дажгүй цалинтай ажил хийж байна. Би чамд хайртай. Бүр маш их хайртай. Би чамтай суухын тулд гэр бүлээсээ салсан. 2 хүүхдээ хүртэл ингээд хоолой зангируулан даст охины 2 мөрнөөс бацлан сэгсжэв. Тийм ээ. Би чамайг хайрлаад байхад чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Химээ хашгиж дастын дууг сонсоод оюун төгсийн дотор муухайрав. Болооч дээ аха. Ингэж болохгүй штэ. Би таны дүү шүү дээ. Зөвхөн дүү чинь. Ингээд оюун төгс ихэд сөрхрөн нулимсандаа хахад цацан чимээгүй болов. Битгий уйлаад бай. Над руу хараадах. Би чамайг хайрлаад байна шүү дээ. Намайг ойлгооч дээ. Ингэж даст уйлагнан оюун төгсийн 2 мөрнөөс баазав. Болооч дээ. Бойл гэсэн шүү таныг. Та яасан өөдгүй хүн бэ? Та яаж байгаа юм бэ? Би таныг ахыгаа гэж бодоод дагаж ирсэн шүү дээ. Бүхнийг март. Надтай суу. Миний эхнэр бол. Ээж тэнгэрээс хараад яас их гомдож байгаа бол миний эхийн тухай нэг ч үг бүхэл. Чи одоо миний эхнэр болсон. Би чамайг жаргаана. Чамайг сургуульд чинь ч оруулна. Би зөвхөн чиний төлөө энэ бүхнийг хийсэн. Би явлаа. Надаас холд. Надад бүү гар хүр. Эцэст нь оюун төгс зэвүүцлээ үл баран хашгираад 2 мөрнөөс нь базан байсан дастын гар руу зохин гарыг нь холдуулаад босов. Чи хаашаач явахгүй. Чи хэнийг ч танихгүй. Хинч чамд туслахгүй. Би чамайг хүчээр өөртөлж эхнэрээ болгоно. Мэдвүү? Чи миний хүүхдүүдийг төрүүлээд гэр сахин гэж мэдээрэй. Ихийнх нь дургүй хүрэх юм бол чамайг хинч сонсохгүй, чамд хинч туслахгүй. Ойлгоо чи? Өөдгүй амтан. Би явна. Оюун төгс өөрийг хэлж чадсангүй нулимсандаа тагжирн чимээгүй болоход даст түүний нүүрөөд хүчтэй зохиход охины хамраас цус задран асгарч хоош саван унав. Ингэж ойлгоорой. Миний өмнөөс зүрх юм бол их цус асгарна. Энэ бол ихнийх нь. Ойлгоо чи? Гэсэн даст охины хүснээс базаж докторн босгоод наад цусаа угаа. Тэгээд им хүн болно. Би чамайг өөрийн им болгоно гэд хүчтэй түлхэхэд оюун төгс хаалга мөргөн унаж зөөлөн яалав. Даст охины дээгүүр алхан гарч унтлагын өрөөнд орохдоо намайг битгий их хүлээл гэж үзээрэй дээ. Өөртөө зовлон нэмж зовхын өвчин тусаагүй бол наад цусаа цэвэрлээд ороод ир. Зөрөөд авах юм бол өөртөө л гомдоорой гэж ихэд дээрэнгүй хэлэв. Охин уйлсаар босоож ариун цэврийн өрөөнд орон хамрын цусаа угаахад нэг нүдэн тэгшрэн хаавцсан байлаа. Толгоон дүүрэн өвдөн. Би хизээч дастын ихнэр болохгүй гэж өөртөө шийдмэг хэлсэн оюун төгс карантины ус гоожуулан удтал зогсов. Энэ гэрээс хурдан явах хэрэгтэй болсноо тэр ойлгож маш их гашуун хоолойд хатуулдахыг мэдрэв. Усны өрөөнөөс гарч ирээд хаалганы завсраар сэм шагаан харуул даст орон дээрээ нүцгэн суужгсан арх ууж авахыг хараад оюун төгс шууд хаалгыг нь татан ороод түүний дэргэд тулан очиж ингэж хайрладаг юм уу гэж хашгирав. Оюун төгс багын зоримог зантай шазрын охин билээ. Охины дуунд цочих шиг болсон даст амрууга хийж байсан архиа барин охиныг гөлрөн ширтэв. Намайг тамлах гэж авчираа юу? Яалаа гэж дээ. Чи миний үгэнд орол доо. Миний хэлснээр бай. Хойлоо гоё амьдрий. Би чамайг хайрлана. Чи чинь насанд хүрсэн бүсгүй шүү дээ гэж даст аргадангүй хэлээд тэрх гэж гараа сонгоход оюун төгс бие зайлан зогсоод наад архиа уугаач тэгээд би арх уусан хүнтэй хамт унтахгүй шүү гэж бахардан хашгираад нулимс туслуулахад даст түүнийг зөөлөн харж тийг чиний зөв чамайг минийх л болж байвал би хідэн шүн хүлээсэн ч чадна гэж ялч дийлсэн хүний дуугаар хэлээд архинаас хэд том балган залгиснаа босож оюун төгс рүү найган алхахад цаашаа бай
Ингэж охин хашгирав. За яах вэ? Чамд өөр сонголт байхгүй юм чинь. Гэхдээ чи зөвүүн шулан байхгүй юу? Би чамд даанч хайртай л да. Ингэснээ даст орон дээрээ найгалзан суув. Түүнд голдоо ортол гомдсон оюун төгс буцан гарч усны өрөөнд орон ус гоожуулж дотроос нь түгжээд уйлан суулаа. Даст хэд дахин ирж хаалга татан дуудахад усанд орж байна гэхээс өөрийг охин хэлсэнгүй. Даст түүний гарч ирэхийг хүлээн нэг шил арих ганцаараа ууж хөвтөж байгаад унтаж орхив. Тэрээр дүүгээ өөрийн болгоно гэдэгтээ улам их итгэлтэй болжээ. Өргөмөл дүүгээ 16 нас хүрснээс хойш хулгайнуудаар харан хүсэмжлэх болж үхтлээ дурлан өөрийн болгохоор шийдэн эхнэрээ 2 хүүхэдтэйгээ хөөж явуулсандаа одоо харамсах юмгүй болсон тул сэтгэл тайвшран архин цохигдон унтчихсан байв. Түүний хорхирох дууг сонссон оюун төгс яран хувцлаж эхлэв. Өөрийнхөө жижиг чимдаанаа байраад үүдэнд хөшин зогссноо галзуухны өрөө рүү чарлан гүйж ороод тагт руу өсрөн гарав. Учир нь түүний өдөөс арх их уусандаа улаан үдэлсэн даст харан зогсож байсан тул охин ийн зогтжээ. Зогс гэж байна шүү. Сэтгэл рүү ус цацаж байдаг өөдгөө мө гिचийн мөчийг санжуулаад өгье л дөө. Гэхдээ ард нь хахирган сонсогдоход оюун төгс огт цааталгүй доош өсөрч орхив. Ард нь дастын муухай ойрлого сонсогдон оюун төгс салхи агаарт хөл гараас харуулцахыг мэдээд нүдээ анлаа. Яадаг хүүхэд вэ? Нэг их танилдуу чихэн дээр нь хөнгөнөн бядлаг 2 гар түүнийг тэрэн газарт буулгахад юунд ч юм бэ сэтгэлэн тавираад явчихсан оюун төгс нүдээ нэн харснаа баярлсандаа амаа ангалзуулан дороо мэлрэн зогсов. Яаж золигтож байгаа чи энэ вэ? Ахаасаа зүхтаж байгаа мó? Гэсэн төгөлдөр дээш үлийн харахад оюун төгсийг цонхноос унгасан хэрэгт орохоос айсан даст балконы хаалгыг дотор талаасаа төгжөж хөшгөө татаад гэрлээ унтраажсан байлаа. Үгүй эн чинь юу вэ? Танаа цонх хаалттай байх чинь гэж төгөлдөр жолоож гайхан хэлв. Аха, эндээс холтцгой тийхүү гэж дорой дуугаар гуйж нулимс туслуулсан оюун төгсийг төгшин харж толгой төгсөн төгөлдөр охиныг хөдлөн алхав. Төгөлдөр оюун төгсийг хөдлөн алхасаар төмөр замын нэгэн харуулын дээргээд гуйж орхисон машин дээрээ ирж охиныг бүхийхтэй оруулан суулгаад өөрөө жолооныхаа ард тоглов. Яасан бэ? Ахтайгаа таардгүй юу? Тийм ээ. Тэрнээс ч доор юм болсон. Охины тун их гондолтой хэлсэн үг түүнийг цочооход төгөлдөр өврөө тэмдчин 3 баатрын зурагтай хатуу хайрцагтай тамхи гарган нэгийг авч амандаа зун асаав. За, яагаад вэ? Цаа золигчон арх уугаад байна уу? Би уг нь танаад хоног төгрүүлэх санаатай явсан. Даст ах миний ах байха болсон. Гээд оюун төгс мэгшин уйлж гарав. Юу гинэ? За битгий уйл да ах эндүү. Наад нүүр царай чинь танаг алга. Цаадах чинь ийм болгосон юм уу? Тийм ээ. Даст ах надтай суун гэсэн. Эсэргүүцлээ гэж зодсон. Надтай суухын тулд эхнэр 2 хүүхдээ хөөж явуулсан гин. Гээд улам ихээр уйлав. Ста хэлэгч үг олдохгүй. Бузар хог юм да. Төгөлдөр ихэд уурсан хэлээд чичирч салгалсан гараараа машинасаа хөдлөв. Та хаач гэж байгаа юм бэ? Явъя. Ачаага авчихсан хойно энэ цаатаж юу хийх вүлээ дээ? Даст тийм зан гаргаж байгаа хүн бол хүн танихгүй газар чи яах вүлээ дээ? Нутагтаа орч. Ахын чамд чадлынхаа хэрээр тусалнаа. Тэгье аха. Би даст ахаас айгаад байна. Долгор ихч Баатар ах 2 намайг дүүгээгээд тосоод авах болов. Ингээд оюун төгсийг уйлахад төгөлдөр өрөвдсөн байртаа хараад эрх биш тэд даст чиг новшийн зан гаргахгүй илгүү дээ. Ямар тач нутагтаа очицгоё. Очих сайхан нутаг минь байхад юундаа алцах вүлээ дээ. Гэх жолооч ирийн дунд шийдмэг айс тодорно. Тэд тус тусын бодол давтан дүнсийцгийн хэсэг яваад машин зогсов. Хотоос гараад тавчаанд бүртгүүлчихлээ. Хойло хоол гэж идэж тамиртынхээ орцгоон байгаа. Алив наад нүүр нүд чинь пимбиж хавдаад нэмэр алга. Энэ нэмийг уучих. Ахын жин тавиад өгье. Манай нутагч нь бүтэн 3 хоног 4 өдөр дахиулж байж очин шүү дээ. Ахын сайхан цай чанаж хоол хийгээд орхив. Тэгээд миний дуу унд заа юу. Ах нь яах вэ? Эсгэрээдэл хангинтал дуулаад л алтан шар замаа туулна да. Ингэсэн төгөлдөр ихэд эвлэг хөдлөн эмийн сан гэсэн улаан хэрээс жижиг хайрцагаас эм гарган охин дуулгаж нүүр нүдний хавцсан хэсэгт нойтонжин тавиад суудлын ингээр хөвтүүлээд жижиг примус гарган асааж 2 аяг хэртэй цай чанаж хуваан аяглаад жижиг цагаан сав тавин бэлдсэн борц хэрчиж хатаасан гурил гарган хоол хийж эхлэв. Төгсөө
Миний дүү аяг халуун цай уучих. Би чинь тавирна. За, та их амархан цай хоолоо хийчихлээ. Өө тий, ахын сурчсан юм уу? Төгөлдөр охины хүзүүн доогоор гараа оруулан өндийлгөж аягтай цай атгуулав. Баярлалаа хаа. За цайгаа уу. Хоол одоохон болно. Та бүр хээрийн замд яваад сурчихжээ. Тэгэлгүй яах вэ? Цэргийн 3 жилийг хасах юм бол 9 жил жолоо мушглаа штэ. Та цэрэгт ч гэсэн жолооч байсан юм уу? Тийм ээ. Ахын цэрэгт очиод жолоо мушгаж сурсан. Өө, хоол маанч боллоо. Хойло хоолоо идэ. Төгөлдрийн өвөр имсэг халамжтай хийггүй боргил зан охинд сайхан санагдаж, буурал ээжийнх нь хайр халамжийг санагдуулахад оюун төгс хоол халбагдаад нүүр буруулан нулимс туслуулж гарав. Төгөлдөр эхлээд уйлж буй охиныг анзаарсангүй ядарч үлссэндөө хоол халбагдан ойр ойрхон өмгөлж байснаа гинт охиныг анзаарав. Хөөе миний дөө төгсөө гүчиж уйлаад байгаа мó да гэж ихтэйхэн сандчав. Чи юу вэ? Яагаад вэ? Ахын дүүгээ гомдоочихсон уу? Үгүй аха. Танд баярлаад бас ээжигээ санаад эвидээ хөөх юм. Тэр сайхан ээжийг саналгүй яах вэ? Санах ёстой гэсэн төгөлдөр охины нулимсыг арчихтаа дастыг өөртөө сүрхий занав. За гайгүй дээ чамайг. Хүний тангаа алдсан мухаар барам. Дараа хот орж ирэхдээ гэрт ч очиж арх ууж байгаад ганц сайн агсам тавих юм хон. Ийм хөөрхөн ялах шахуу дүүгээ имлэх гэж байдаг. Боцор муу шаарыг те. Хит чанаадж унгаж байгаад эхнэр хүүхэд рүү зад загнаад явуулах юм шүү. Химэн бодов. Төгсөө ахын дүү хоол идчих. За овоо уужирч тайвширсан оюун төгс толгой дохив. Тэрбээр дастад гомдохын ихээр гомдож байлаа. Одоо элдвэн юм бодож өөрийгөө шаналгах хэрэггүй. Ерөнч тэгээд дастын бузар бодлыг эртхэн мэдэж энэ зэрэгтээ салсан ч болж дээ дөөмөн. Би бүр та нар дээр очмоор санагдаад байсан. Баярлалаа хаа. Та очоогүй бол ах нь очсон шүү дээ. Миний дүүч азтай юм. Харин тийм ээ. За одоо унтаад ав. Ах нь газар дөхөе. Төгөлдөр яриагаа засаад сав суулга хангирч ингэр хийлгэн чимээтэй нарга уутанд хийгээд машина асаан хөдлөв. Мотор хөнгөнөн нэгэн жигд нүргэхийг оюун төгс сонсож явснаа унтаж эхлэв. Үүрийн цагаан гэгээ юу? Үрдийн нарны туяа байна. Моторын хөнгөнөөтэй хослон төгөлдөр дуулж эхлэв. Тэр дуулж явсан ч дотоод сэтгэлдээ өнчин янзах шиг ганцаардсан жаахан бүсгүйг ихэд өрөвдөж явав. Даст муу новшийг ганц сайн байлгаад өгнө би. Минийхөө бостоо цаг 8 дөхөж байна. Ачаа бараагаа эртгэн тушаагаад тухтайхан амарсан дээр үсттэй. Ингэж ээжигээ дуудахад нилээд нойр ханаж биеийн амарсан төгөлдөр босож хувцслоо. Ээжээ охин унтж гин үү гэж асуусан хүүгээ баяртай харж унтаж байна. Ядарсан болол та хөөрхий. Нас нь арай л бага юм. Миний хүү сэтгэл дотносоо юу? Ингэлээ. Гүй ээжээ та ч одоо юугаа балаараад байгаа юм бэ? Энэ охиныг танихгүй байгаа мó? Төгөлдөр ихэд дургуйцсан хэлэв. Гүүчиш хиний хүүхэд юм бэ? Надмид ихчийн бага охин. Өө тийм үү. Их том болжээ. Өвөл жаах охин шиг харагдсан. Дастын дүү байх нэ? Дастын дүү гинэ. За тийм юм аа. Дастын дүү. Дүүн байлгүй яах вэ хөөрхий. Энэ охин тэгэхээр долгорын дэрж байгаа охин. Ээжээ та чи яаж чад хэрэг дурлаад байгаа юм бэ? Энэ охин хиний дэрхэн танд ямар хамаатай юм? Манад хэд хонож яагаад болохгүй гэж битгий тэгээд хүүхэд сэрхээр долгорын доч ин тэргээд байгаараа. Би энэ таар байгаа. Сайхан хоол унд хийж өгөө 50 байлгаж байгаарай. Гэсэн төгөлдөр нүүр гараа угаагаад гадуур хувцас өмсөнгүүтээ гараад явчихав. Хөөе миний хүү цайгаа угаач чимээгүй. Наад хүүхэд сэрээчихвэ ээжээ. Хаалга тасгийн чимээтэй хаагдаж төгөлдрийн цааш явах хөлийн чимээ сонсогдоход их зүрхээ даран цонхны өмнөх сандалд сууж заашгүй дэ хүмүн найдмад хөгшний өсгсөн охиныг аваад ирж дастын хоёр багын найзууд хойно дүүтэйгээ ханилахыг саатах нь зөвшөөрчтэй. Тэгээд Долгор Баатар хоёроос жиирхэн уулзаж чадахгүй байгаа юм байна. Манай энэ уг нь нуугдаж нууцлах хүн биш дээ. Баатрих хөдөө сумруугаа нүүж мал маллах болсон юм гэсэн. Химэн бэр гуйх тухай бодолд аажмаар шилжөв. Төгөлдөр хотоос очиж ирсэн бараагаа тушаагаад баазтаа тэргээ авчиж тавиад шууд дастын том эгч долгорынхныг зорин алхав. Төгөлдрийг очиход долгор сайхан ухаат оргоор дээл ойж баг хүүхдүүд нь гүйлдэж байв. Сайн байна уу долгор эгчээ? Сайн байна уу? Манай төгөлдөр байх чинь
Алив засуу. Гүй өөр үзэгдэхгүй хүн ороод ирэх чинь яасан сонин хачи явдал вэ? Гэсээр долгор босож хийж би юмаа хоош тавин цай хийж төгөлдөрт байрав. Үйл бүтгээ ихжээ. Гэлалаа дүүмэн. Ээж нь сайн уу? Ээж маань энэ жил овоо шүү. Баатар ахых сумрууга нүүсэн сураг сонсогдсон. Тийм ээ. Ах маань аав ээжийнхээ нутгийг маннаа гэд явсан шүү дээ. За, эд дүүмэн. Гэлалаа ихжээ. Ойрт хот явах уу чи? Одоо ч мүдгүй ахаа да. Урьд хотоос ирлээ. Тийм бол арай амжсангүй нэ. Их чин дастын ихнэрт дээл ойж суунаа. Тэгээ чамааг ойрмог хот явбал өгч явуулах гээд асууж байгаа нэ. Зөв. Би хот орох жолоочд хэлээд өгье. Даст тэгээд ихнэр аваа юу? Цөг гим дэлгэрээ буцааж авчирч байгаа гинэ. 2 хүүхдээ бодсон нь дээр байлгүй ахав дээ. Тэр нь ч дээр л дээ. Нөгөө юу танаа нөгөө дүү охин ахтайгаа хамт байгаа үсттэй. Уг нь ч тийм л дээ. Бүсгүй хүүхэд өсөж том болох хэцүү юм аа. Тэгээд буцгаа царай зөстөйгч хэлэхүү гэрт тогтохгүй элдвээ улстай хошуу холбожгүйгээд муу ахыгаа шар махтаа хатааж байгаа гинэ. Тэр золгийг авчирч хөдөө гаргаж маллуулах хэрэгтэй байна. Юмыг яаж мэдэх вэ? Төгөлдөр минь энд тэнд таарвал хүлж баглаад бол аваад ирдэг юм шүү. Эрдэм намтай хүн болох гэсэн ахыхаа сэтгэлд ус цацаж орхиод хүн дүрсээ алдаж явна гин. Мой чи минь өсгсөн охиноо тийм болохыг харж сонсоогүй нь ганц болж буянтай хүн болохоороо зайлуул. Долгоор ихэд цөхрөн хилээд шүүрс алдан оёж буй үлээ шүүрч авав. Тэр охин уг нь тэгэх хүүхэд биш дээ. Үгүй харин тийм. Яаж хайрлаж өсөглөөд хүний хүүхэд хүрэн бөөртөө гэж манай даст бүр уйлаад ярьж байна лээ. Нэмэр алгадаад өгмөн. Ямар ч хүний үр удам юм. Ойлгохгүй л хүний үр бололтой. Гүй ингэхэд чи ихнэр авч байна уу? Тэр сураггүй. Манай даст их л сандарч байгаа юм байна да. За би явъя да. Баяртай ихчээ. Чи зүгээр явна уу? Гинт орж ирээд гараад явчихаж гин. Зүгээр дээ ихчээ. Би танаа хүнийг байвал ганц 2 шил шар ариг балгадгийм үү гэдэл. Цөг гим хар ус эргүүлдэг болох нь да золигч нь. Одоохондоо эргчлөөдөө байгаа эр хүний хувьд гэдэл. Гэд төгөлдөр хөхрөв. Манай хүн байхгүй. Нэг сумд худаг гаргахаар явсан. Лавл 3-4 хонж таарах үз. За тэгвэл би гэдэг хүн арга хайсан нь дээр болох нэ. Тэгхэндээ дүүмэн төгөлдөр дастын ихчийнхээс инээд наргаан болоод гарахдаа багтартлаа уурн хүрчээ. Даст гэж арчааг мушаар өөрийн булгаагаа нуух гэж хөөрхий охиныг адгийн муугаар хэлжээ. Одоо охиныг яах вэ? Оюун төгс ийшээ ирээд хэрэггүй. Олон таагүй үг сонсож шаналж завхын нэмэр. Ихэсээ салж өнчөрч ахтаа доромжлуулж зовж яваа амтан шүү дээ. Химэн бодсон төгөлдөр өөртөө сүрхий шаналж явав. Миний хөө хоол ойд ганц 2 хоног амархан байгаа эцтэй гэсэн нэргүй хүүгийнхээ өмнө хоол тавглан тавив. Өнөөдөртөө амарнаа. Маргааш би нэг тийшээ явах ажилтаа олчихлоо. Төгөлдөр хоол идэнгээ хэлэхэд хүүгийнхээ дүнсгэр царайг ажигласан нэргүүгийн санаа зовж миний хүүгийн би зүгээр биз гэж асуув. Санаа зовлтгүй ээжээ. Над шиг эрүүл хүн хаана байна? Хүүд нь амжуулах нэг хувийн ажил байгаа. Энэ охиныг хөдөө гэрт нь хүргэж өгөх нь үү? Ээжээ, охиныг гэрээс гаргалгүй сайн харж хандаж байгаарай. Би ирж байж хэрхэхээ шийднэ. Юу гинэ? Гүй чи чинь хүн минь ээ. Яахаараа чи энэ охиныг хэрхэхийг шийднэ гэж. Арай чи чинь ахт нь хэлэлгүй хүний охин хүүхдийн толгойг эргүүлээд аваад ирсэн биш вэз? Эхийн сэтгэл зовнин асуугаад айсан нүдээр хүүгээ харав. Таа ч одоо яасан балаа амиараад байгаа юм бэ? Ээж минь дээ. Хөөхий найдмад хөгшин өнгөрөөд энэ охин хизүүдэж байгаа. Даст эхнэрээсээ салж хүүхдүүдэд өнчрүүллээ л гэсэн. Дүүгээ асрамжилж авч явнаа л гээд аваад явсан. Хүн танихгүй газар энэ охиныг аваачаад эхнэрээ болгоно гэж зовоогоод эсэргүүцхээр нь зодсон байгаа. Энэ нь амь дөөж 2 давхрын цонхноос үсрээд яг тэр үед нь би таараагүй бол амнаас нь сүйддэггүй маа гэхэд бэртэж гэмтэх байсан биз. Би сайн дач бишээ. Нойр хүрээд болдоггүй. Дастын дочиж нүдний хор гаргах санаатай очихгүй юу? Тэгээд охиныг өрөвдөөд аваад ирсэн гэж төгөлдөр нам дуугаар хэлв. Муухай хүнээ даст золиг. Одоо яах вүлээ тэгээд? Харин тийм ээ ээжээ. Охин яаж байна? Цаашаа хараад хэвтээд ил байна. Ичээд байгаа юм байх гэж бодоод өмнө нь хоол цай тавьчихсан. Даст нүд нүрийг нь хавдаж хөхөртөл цогчихсан юм билээ. Тэгээд ичээд байгаа үз баг хүүхэд болохоор
Иви минь дээ. Юундаа ичхвэлээ дээ. Би янзалж хавдрыг нь ч болов намдааж үзье. Одоо тэгээ цаашид яах вэ? Би очиж долгорт хэлэх үү гэж нэргүү сандчав. Нэмэргүй эцтэй ээжээ. Би сая тэднийхэр ороод ирлээ. Даст ихчтэй өөрийн мунхаглалаа нууж энэ мөн охиныг баахан буруутгаж муухагаар хэлсэн байна лээ. Долгоор ирэгч дастын ихнэрт дээл ойж явахыг бодоход тэр хүн дүүгээ зүхтаад явчихаар хуучин амьдралаа сэрэж байгаа бол та. Тэр нь ч дээр үз. Хүүхдүүд нь байгаа хойно. Долгоор ирэгчийн сурлага номдоо сайн хүүхдийг лавл тэр сургуульд нь явуулахгүй шинжтэй байна лээ. Гүтгээд энэ хүүхэд тэднийг түшгүйгээд хэнийг түшгүүлээ дээ. Баатар долгоор хоёр уг нь талигаа чихийгээ дуурайсан хүн сайтай улссан. Химээс нэргүй босож охины нүүрний хавдрыг буулгахаар эмийн сангийн жижиг хайрцаг авав. Ээжээ та охиныг тайвшруулад амрааж вэ. Ямар их хайранд үлгэдүүлж өссөн хүүхэд үлээ дээ. Бид бүгд мэдэх хойно. Би сум орох ачаа аваад сум орж борхон дарахт уулзаад ирье. Борхон дарга нэг юм бодох байгаа. Ах эгч нарийн зам байдлыг охинд хэлж сэтгэлийг нь зовоогоод юу хийх вэ ээжээ гэсэн төгөлдөр босов. Хүн минь дээ. Хооллож болсон юм уу да? Боллоо ээжээ. Хүн явчаад ирье гэж төгөлдөр сарвштай малгайгаа өмсөөд хэлв. Миний хүнийг ихнэр аммаар юм да. Хүүхэд ч оройтлоо. За яах вэ ээжээ? Хүн нэг сайхан өдөр жигтэйхэн сайхан бүсгүй дагуулад ирнэ. Амны бэлгээр бологдээ. Хүн минь хурдан л гэрлээсэ билээ. Их өөртөө шивнэн хилээд хүүгийнхээ хөлийн чимээг алсран холдохыг удтал харан зогсов. Борхон дарга төгөлдрийн яриаг сонсон удтал бодолд автан сууж байхтал тамхи татан хоолоогоо гашуу оргуулахыг залуу харан түүний юу хэлхийг харан зогсов. Даргын царай хүрлийн бараасаар байсан ч за тийм юм болсон уу гэж хэв нэг охтын зовсон шинжгүй тайван дуугаар хэлв. Дарга талигаш надмад хөгшин насанд халихын өмнө оюун төгсийг заавал тантай уулзуулаарай. Өөцийн чинийх охинд минь туслах ёстой ганц хүн гэж надад загсан болохоор би тантай уулзаж байгаамаа гэж төгөлдөр хэлээд дэмий ирлээ дээ. Энэ хүний байж байгаа байдал охинд туслахгүй шинжтэй гэж бодов. Зайлуул да. Найдмат хөгшинч тэгэн л дээ. За би танд хөгшний дамжуулаараа гэснийг л дамжууллаа. Хэрхийг таны сэтгэл мэдэх хэрэг. Хөөрхий хөгшин одоо ямар босоод ирэх вүштэй. Төгөлдөр эгдүүцэн хэлээд босгоод борхон дарга залууг том харснаа дахин дугуй хайрцгийнхаа тагийг авч нарийн хэрчсэн нэмгэн цаасан дээр ногоон дүнс чимхэн хийж хуруу хэрхийг орон шүлстэн наагаад чүдэнц шар хийлгэн тамхи асаагаад амандаа өмхөн дахин утаа байгуулж гарав. Өрөө тэр чихтэй тамхины утаанд манантан. Гүй чи хайчих нь уу? Төгөлдрийг үүдэнд очсон хойно дарга асуугаад босож цонхны өмнө очиж онгойлгоод тамхины бохинд заваарсан шүлсээ гүтгийлгэн хаяад асуув. Би буцлаа. Суу ийшээ. Гүй чи хүний үг сонсохгүй босоод гүдэг хаашаа янзын лүдвэ? Даргыг зандархаад төгөлдөр буцан очиж мухар сандалд даргын өөдөөс харан суув. Дарга тамхиа манартал татсаар төгөлдрийн хоолой аргаж эхлэв. Дарга та над тамхиа болооч. Өрөө чин түүмэрт автлаа гэсэн төгөлдрийг нэмсгэлэн харсан борхон түүмэр гартал өдөөч байна. Тамхи яах вэ? Сэтгэл шаналхаар тайвшруулдгийн. Таатай иддээ. Мэдхгүй. Чи татдаггүй хэрэг үү? Татах нь ч татна л да. Гэхдээ тантай яаж дүүцэх вүлээ? Оюун төгс охин одоо хаана байна? Аймагт манад байгаа. Заашгүй дээ. Нэргүүд хэлээрээ дүү минь. Намар сургуульд ортол харж хандаад байж үз. Охиныг би өөрөө хөөцөлдөж байж анагаахын дээд сургууль заавал оруулна. Оюутны байранд ч суулгана. Тэр болтол та нар минь гэртээ байлгаж үзнэ үү дээ. Борхон ихэд гуйсан өнгөөр хэлэхэд толгойд охин дотроо охин туслана гэсэн даргад баярлсан төгөлдөр тгийе дарга ингэлээ. Заашгүй. Монголын анхан дүүс маань сайхан сэтгэлтэй тосрохог арт түмэн хойно биелийн чиний охин юу нагазардах вүлээ? Даст тун өөдгөө зан гаргаж дээ. Гэсэн ч би тэдэнд гомдох ирэхгүй хөө. Гээд борхон санаа алдахад төгөлдөр гайхан харав. Дарга оюун төгс таны охин юм уу? Гэх асуулт өөрийн ирэхгүй төгөлдрийн амнаас унчхав. Цөг чи? Хөөе юу хэлж байгаа чи нөө? Бүр дэмий ярьж гин гэж ууралсан борхоны хүрэн борс царай ичиж завсандаа чинрэн улаагаад ирэв. Хөөе юундаа сандарч ичдэг байна. Нэг учир байгаа болоод л гэж бодсон төгөлдөр өөртөө даргыг шоолон мушилзав. Таныг охин санаа тавиад байгаа болохоор л тэгээд асуучихлаа. Уучлаарай дарга.
Хөө юрөө санаа тавихаар гинэ. Би санаа тавихгүй бол хэн тэр охин санаа тавих юм? Би энэ нэгдлийн дарга гэдгийг ойлгож гин үгүй юу залэг минь? Ойлголгүй яах вэ дарга минь? Тийм бол наад инээдээ царинаас арчаад алхаад марш. Сайхан мэдэрээ чи залэг минь. Дими юм ярьж гин. Манад очино. Хоол хэлгэж идээд яв мэдвүү гэсэн борхон босоож өлөн хэр суусан саарал даван дээлийнхээ хэлэхгээр ингрийг гөвөв. За ойлголоо дарга. Ингээ төгөлдөр инээдээ барьж дийлэлгүй тажигнуулав. Үгүй тэр гэм. Инээдийг орхих гэсэн шүү. Дарга та өөрөө инээд хүргээд түнтгнээд авах юм байна штэ. Ингээд та намайг жаахан байхтаа л дээл өмсдөг дандаа морьтой явдаг дарга байсан. Одоо тэр хэвээрээ байх юм. Та чи энэ том нэгдлийн дарга шүү дээ. Костюм өмсөж машина унаж сураачтай борхон ах минь гэж төгөлдөр чин сэтгэлээсээ хэлэхэд дарга толгоос ихсрээд залуугийн мөрөн дээр том гараа тавьж зөлөг минь өвгөө ах нь дээлээ өмсөж морио унаж яваад л хорвоог дуусгана. Чиний хилээд байгаа тэр жадгар хувцсыг өмсчихвэл хөдөлж чадахгүй. Нэгдлийн даргад өгсөн машина хүн эмнэлэгт өгчихсөө. Манай нэгдэлчин хүн ихтэй хоёр эмчтэй өнөр өтгөн айл. Хоёр эмч маань ийш тийшээ дуудлагаар машинтаа явж байг. Улсын ажлыг унахчихгүй бол өвгөн даргад юу ч өмссөн яах вэ? Дээлтэйгээд голох юм бол улс ажлаа авна биз? Ер нь ч ахын ажлаа өгөөд хідэн хонь дагах санаатай байна. Ингээд хүд инэв хүүхэд байхад танаас мөн ч их айдагсан. Дүрсгүй гайхлууд төрөхгүйтэд зандруулдаг байсан биз? За хүү минь явцгаая. Үгүй нэг их өвгөн хүний төрхөнд орчихын таа чинь. Дөхөж байна залэг минь. Танаа нэгдлийн дарга болоод 20 жил болж байна штэ. Тийм байхаа таныг их залуудаа дарга болсон гэж ярьдгийн. Тийм шүү. 25хан настай танаа нэгдэл даргаар ирж байла. Уг нь би чинь хотын хүн шүү дээ. Одоо бол зөвхөн эндээ шингэн. Энэ нэгдэл бол миний амьдралын маш том орон зай. Амьдралын минь замнал, хөдөлмөрийн минь гараа бас төгсгөл юм да. Эндээ шингэндээ танаар бахархаж байна гэж төгөлдөр чин сэтгэлээсээ хэлв. За алив явцгаая. Борхон түүний мөрөн дээр пидхийтэл алгадаад шал хотолцтол алхан гарахад төгөлдөр араас нь дагав. Өө, та хүрээд ирсэн үү? Та яагаад гэртээ ирэхгүй хагаад исэн? Оюун төгс түүнийг хүлээсэн байртаа хилээд хэвтэж байсан орон дээрээ босож суув. Ах нь харин нэг суманд ачаа хүргээд ирлээ. Би чи яаж байна? Гайгүй, ээж тань жин тавьж им өгсөн, толгой өвтгөн намдсан. Ингэхэд ээж хайчсан бол дүүгэнд чи очиж хит хоноод ирнэ гэсэн. Өө хөөрхий, би чамайг асраад байж байгаараа гэж хэлсэн юмсан. Гэтэл ээж гэж нэг ингээд толгоос ихсрээд ээжтэй гомдлоо. Аха, нэргүй ихчэд би их баярлсан. Дүү чин төрсөн гинэ. Тэгэд явхаас өөр аргагүй болоод явсан. Бүл нэмжээ манад. Сайхан мэдээ байна. Миний дүү хөвтөж амар. Ах нь хоол хийгээд орхий. Хоёлоо сайхан хоол хийж иднэ гэсэн төгөлдөр охины бодлогшорч чаналсан царайг харж дотроо өрөвдөн өрөөнөөс гарав. Төгөлдөр аха, би танд туслая. Би юу хийхийг хэлээд өгөөч гэсэн охины дуу ард нь гарахад гурил зурж байсан залуу эргэн харав. Оюун төгс сэтгэл зовсон байдалтай харагдахад тэрбээр сандрав. Миний дүү хөвтөж бай. Ах нь хоол хийхдээ гаргуун шүү дээ. Гэхдээ ахаа, би 2 хоног цөхөртлөө хөвтлээ. Нүд тагалсан хавдар хайрж хүн төрхтөө боллоо. Маргааш долгор ажаагийн очидоо. Гэх охиныг зэрвс харсан төгөлдөр дуурсангүй. Тэд сайхан үнэр ханхийлэгсэн цэвцгэр цагаан бууз хийж идцгээв. Юунд жимбээ сэтгэл нь хоосорч ихэд ганцаардаад байсан оюун төгс 2-оос илүү бууз идсэнгүй. Ахын дүү хоол идэлдэ. Болсон. Хоолоогоор орохгүй байна. Сэтгэлээр унаж болохгүй. Хүчтэй авах хэрэгтэй шүү. Яах ёстойгоо мэдэхгүй юм да гэсэн охины хоолоо зангирахад төгөлдрийн зүрхээр ширхийн хатгуулав. Хэцүү ч юм аа да хүний амьдрал гэж. Аянда болно доо. Намар болтол хэд хоног сайхан амарчих. Ерөөс ах нь маргааш амралтаа авчихъя. Тэгэд хоёлаа амралтанд явъя. Жаал сэргэж үздүү минь. Юу? Амралтанд явхаа би тийшээ явж яах юм? Юу яах юм бэ гэж болсон эвгүй явдлыг мартаж олны дунд орж бүжиглэж дуулж өөрийгөө сэргээж гунгаа үргээ. Тэгээд намар сургуульд ор. Сургуульд орхоо. Би одоо яаж сургуульд орох вэ дээ? Дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бүртгүүлээгүй юм чинь. Болно гэсэн. Ирэх 7 хоногт элсэлтийн комиссийн аймагт ирэхийн гин. Борхон дарга өөрөө ирж аймгийн боловсролын хэлтсээр хүсэлт гарган чамайг шалгалтанд оруулна гэсэн. Ямар гоё юм бэ аха. Та борхон даргатаа уулзсан юм уу?
Ах нь очиж уулзаад ирсэн. Баярлалаа ахаа. Миний төлөө хийсэн бүгдэд чинь гэсэн охин өсрөн очиж төгөлдрийн хүзүүнээс зөөгдөөд нойтон нүрээр хүдэр цээжинд нь наахад салсгийн чичирсэн нэр салгалсан гараараа охины гоёмсог хүрэн үсийг илөв. Тайвшир да. Шалгалтаа өгөөд ахтайгаа амралтанд яваад шаал өөр хүн болцоход ир. За юу? За ахаа, би танд итгэж байна. Та дастах шиг хүн биш шүү дээ. Тийм муухай юм битгий бодоо. Төгөлдөр шивнэн хилээд охиныг илгэндээ наан тэрв. Охин илгэнд нь шуугтнан дэндүү торхон дэндүү эмзэг санагдахад төгөлдрийн зүрх балбалцсан цээжээ нудчихад тэрбээр оюун төгсийг урд урдийнхаас илүү дотносож хайрлав. Тийш очоод дими байхаа. За юу? Хаашаа? Игч рүүгээ. Яагаад? Даст өөрийнхөө булхайг нуухын тулд баахан худлаа зохиогоод ярьчихсан байна лээ. Игч тэгвэл намайг буруугаар ойлгочихсан байх та. Одоо яана? Харин тийм ээ. Би очиж үннийг хэлэх хэрэгтэй. Үннийг хизээч хэлж болно. Чи сайн сурч, сайн эмч бол. Дастын хэлсэн шиг яваагүй гэдгийн чинь баталгаа энэ. Одоо харин ахыхаа үгэнд ор. Хүн хийсэн сайхан ээж их ачийг санаж хүүхдүүдийг нь битгий муудалцуул. Даст чамайг өөртөө хэрэггүй боллоо гэж бодсон байх. Эхнэрээ буцаагаад авчирч байна гэсэн. Би 7 хичээнд очсон. Болж дээ. Хүүхдүүд нь унжрахгүй. Гэхдээ би гомдоод байна. 7 их яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Дастах арайч дээ гэж оюун төгс мэгшин уйлж гарав. Чухам яах учраа олохгүй сандарсан төгөлдөр түүнийг тайвшруулах гэж илгэндээ наан тэрврээд удтал суув. Цамцан шаал нойтон болжээ. Оюун төгсийн нулимс зүрхийг нь угаах мэт илгэнд нь нойт оргуулсаар эцэст нь тэрээр төгөлдрийн илгэнд нүрээ наасан чихтэй ундчав. Охин сэтгэлээр маш их унжээ. Төгөлдөр доош тонгоон охины духан дээр үнсэв. Сэтгэл нь ихэд уярч хариугүй нулимс гарчих гэж зовоон. Миний танхил унтаарай. Ах нь чиний дэрэгдээс өөр холдохгүй. Ёстой холдохгүй. Муусан амьнууд миний танхилыг зовоох юм бол би тэднийг өршөөхгүй. Химэн зүрхэндээ тод гихчийн хэлсэн төгөлдөр охиныг оронд нь зөөлөн хэвтүүлж хүнжлийг нь өмөргөөд өлмий дээрээ гიშгэлэн өрөөнөөс гарчээ. Тэр орой төгөлдөр ширээний ард нүрээ даран ууттал суув. Зүрх сэтгэл нь царай тунгалаг, бие гойлог, эсгэлэн халуун цус охин руу тэмүүлнэ. Тэгэх тоолон өөртөө уур хүрнэ. За мөн овшоо. Тэгэхэд үзээрэлдээ чи. Чамд дастаас дээрсдэх юм байгаа мó гэж өөрийгөө загнана. 7 хоногийн дараа борхон дарга ирж хэлснээрээ аймгийн боловсролын хэлтэст өөрийн хүсэлтийг гаргаснаар малчин надмад агсны охин илгээлтийн эзэн оюун төгс дээд сургуулийн уралдаан чалгалтанд орох аль биесны эрхтэй болов. Тэр өглөө тэнгэрт бараан үлс хөвсөлдсөн бороо хаялсан бүүтгэр өдөр байлаа. Эсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдтэй цуг орсон оюун төгсийг хүлээн төгөлдөр шалгалт авч буй байрны үүдэнд хоош урагш холхиж байтал төгөлдөр гэж хин нэгэн түүнийг дуудав. Иргэн харвал саарал тэрлэгийн үүр хэлхийлгэн хөөргөж өмссөн борхон дарга даллаж байх тул төгөлдөр түүн тийш гуйлээ. Сайн байна уу дарга? Сайн байна уу хөөхөө? Ижи дүүнэр нь сайн уу? Сайн. Охин дүүнэр нь сайн уу? Сайн. Охин дүү маань төрөөд ээж тийшээ явсан. Зааг танад бүл нэмэгдэж болж байна шүү. Хүн эрэхтэй хүнсээ дагуулж ирдэг хойно. За цаад нөхөр чи яаж ийн? Борхон өврөө ухан дугуй харцагтай тамхи гарган гоолгож хуруу хэр бүдүүн ороон асааснаа байгуулан сороод ихэж шинтэн асуугаад залуу эрийн нүрөөд харав. Овоос иргсэн конкурс өгч байна. Тэнцдэг байгаа да. Гайг баха. Дарга энэ зогсоод яах вэ? Манад очиод тухал. Үгүй чиш. Тийм зав хаана вэ? Би эмнэлгийн машинтаа явна. Хүн хар өвдөж сандрагвал баларсан юм болно. Наад захын жирэмсэн эхчүүд төрөх гэж сандарган штэ. Энд цаатаж өөр болохгүй. Тийм бол ядаж наад тамхи болил доо. Энэ тамхи бол өөр шүү. Надад бол хоолол гэсэн үг. Гуанзанд ядаж орё л доо. Би танд хоол авч өгч дайлээ. Төвөгүүд нь хүүхдийн хариуг сонсоод явах минь. Хиний ямар хүүхдийн танаа үгүй чиш. Манай өнөө зойлог олигтой сурах шинж алга. Цэрэгт хөөгөөд явуулнаа. Ядаж барилга барьж сураад ирэг. Чадах юмаа хийж хөлийн хэрээр явг. Түүний оронд сурах чадaltaан сурснан дээр. Тэгээд хиний байдгийн бэ? Оюун хиний нөгөө охины оюун төгсөн үү? Өөр хин байхав дээ.
Тэгвэл гарч ирэх болоогүй. Хоёул хоолнд оръё гэсээр төгөлдөр бор хунг чирхэн халаг хоолны газар руу оров. 5 гишүүлтэй хоол хідэн бууз эдсэн даргын тухаар хөлс шүүрхийлэн нойтогнож харагдахад төгөлдөр өрөвдөх шиг болов. Та мөн хачин хүн шүү. Аймгийн төвд ирснийх ганц хоноод явж болно доо. Тэр ярихгүй дүү минь. Ар ажил хэцүүднэ. Суморны ажил овоо өөдрөг байна. Энэ охины хүний зэрэг төрөхээр ах нь чамд нэг зүйлийг хэлнэ. Одоо явуулгүй гойргүй. Сайхан хоолоор дайлсанд баярлалаа гэд борхонг яаран босгоод төгөлдөр дагахаас өөр аргагүй болов. Төгөлдрөө чамаас ийм юм гуйж байгаад уурчлаарай. Энэ охиныг хүний зэрэгт хүрч бие даасан амьдралд хүрэх хүртэл нь чи тусалж нүмер түшиг болооч. Энэ нутагт байлгаад хэрэггүй. Хот зүгийн хүүхэд юм гисэн шүү гэж борхон хэлэхэд төгөлдөр толгой дохив. Төгөлдөр хаа уянгалаг цээл дун гарахад төгөлдөр өөрийн ирэхгүй баярлан эргэж харав. Жаахан охин шиг өтгөн хүрэн үсээ 2 шанаандаа шүлжин дээш шуун хавчсан оюун төгс ягаан дагшинсныхаа хормог дэргүүлэн гүн ирэхэд төгөлдөр инээд алдан 2 гараа тосон өгтөв. Охин түүний том цээжинд наалтан тэрвүүлээд "Аха, би тэнцчихлээ. Ангаах ба дээд сургуульд" гэхэд залуу түүнийг чанга тэрвэрэн духан дээр нүнэрлээд "Сайн байна. Их сайн байна" гэж хоолой чичрүүлэн хэлв. Борхон тэр хоёрыг харж зогсож буй гинт харсан оюун төгс төгөлдрийн тэрвэрлтээс мултарч "Сайн байна уу дарга" гэлээ. "Тэнцчихсэн үү? Тийм ээ. Болж дээ охин минь. Баяр хүргэе. Алив. Ах нь үнэрлээ" гээд том гараас арваасан бор хунд очиж тухайн өмсөөлөд иргсэн охины гараас татан зогсоосон бор хүн "Охин минь, олны газарт сум нэгдлийнхээ нэрийг өргөж сайн сурч сайн эмч болдгийм шүү. Дарга нь одоо буцалгүй гойргоно. Ангаахын дээд сургуульд орсонд ч баяр хүргэе. Нэгдлийн зөвлөлөөс өгч байгаа юм шүү" гээд хэлэхгэр өрөө уудлан доктуудаа зөвлөгөөд буцаж алхав. "Баярлалаа дарга. Нэрээ хичээж сайн сураарай охин минь." "За, дарга, та ингээд буцаж байгаа мó?" гэж төгөлдөр асуув. "Өөр яах вүлээ дээ. Ар ажил хэцүүдлээ. Төгөлдрөө би чамд хэлдгээ хэлсэн. Мартаж болохгүй шүү." "Мартахгүй. Их сайн байна." Борхон дарга эргэж харалгүй яран явсаар машиндаа ороход машин асаж хөдлөв. "Мөн хачин хүн шүү. Харин тийм. Явъя. Ахын дүүгээ дайлъя. Яах юм бэ? Хоёлаа харъя. Би айгаад байна. 7 ихч харчхвал гэхээс айж байна. Яавал гэж дээ. Сургуульд явуулахгүйгээ дайрчхан шүү дээ. Би ямар нэгэн аргаар хот явмаар байна." "Хот явмаар байна аа?" "Тийм ээ. Хүн танихгүй газар очмоор байна. Хичээл эхэлтэл бас зайтай байдаг." Тэр хоёр ийхүү ярилцаар төгөлдрийнд ирэв. Төгөлдөр өдрөөс өдөрт охин дасаж өөрөмсөөр байлаа. Намар болж оюун төгс сургуульдаа яв. Оюун төгсийг ангаах ухааны их сургууль төгсөгчл төгөлдөр хотын нэгэн баазаж шилжин ирж яармагт хашаа байшинтай болов. Оюун төгсийг хичээл таран гарч ирэхэд төгөлдөр жижүүрийн дэргэд зогсож байлаа. "Сайн байна уу ахаа?" "Сайн уу миний танхил. Ахын дүүгийн сурлага өндөр үү?" "Зүгээрээ ахаа. Ойрт таныг ирэхгүй болохоор гайхаж бас зовж байлаа." "Ах нь дүү дээрээ ирэлгүй ахав дээ. За явъя. Ах нь хашаа байшинтай болчихсон." "Ямар гоё вэ. Явцгаая." Бүтэн 5 жилийн турш оюутан охиныг бөөцөөлж юухнаарч дутаалгүй өдий зэрэгт хүргэсэнд оюун төгс төгөлдөрт хязгааргүй баярлаж ихэд өөрөмсөн эрхийг нь хоног тоолон хүлээдэг байж. Оюун төгс 23 нас хүрч харсан хэний ч сэтгэл булаам сайхан бүсгүй болжээ. "Танхилаа, ахын дүү найз залуутай болж гин үү?" "Үгүй ээ. Найз залуугаар яах юм?" "Юу гэсэн үг вэ? Нас ч 23 хүрчглээ штэ." "Намайг хэлэх яах вэ? Та өөрөө юу болж гин? Эхнэр яасан?" "Намайг тоох бүсгүй ч одоо олдохгүй үсттэй." "Юу гэсэн үг вэ? Олдолгүй яахав дээ. Нүдэ нэгэд харал да." "Хэнийг харах гэж төгөлдөр царайгаа улаалган хэлээд урдах замаа ширтэн. Хоёлаа гинт 2 биеэсээ ичиж дууга хураан дүнбийцгээсээр төгөлдрийнд ирцгээв. "Хашаа зайтай байсан ч голохооргүй. Та 2 ажилд орчихдог сүрхэн юм а. Хотод ажилгүй бол хэцүү штэ хаа." "Тийм ээ." Борхон дарга тусалсан. "Борхон дарга та бид хоёрт их туслах юм а. Сайн хүн шүү. Сайнаар барах уу да. За орцгоё." Жижиг байшинд ороод оюун төгс дуу алдав. Төгөлдөр гэрээ сүрхий тоглог тогчулсан байлаа. "Ахаа, та сүрхий мэдрэмжтэй юм а. Яасан? Чамд таалагдж гин үү?" гэсэн төгөлдөр бүсгүйг сүрхий ажиглав. "Таалагдalгүй яадгийн.
Нөхөрт гарвал дагуулж ирээд амьдраарай. Ах нь яваад л өгнө. Гэх төгөлдрийн нүдэнд нулимс гэлтганахад оюун төгс өөртөө уулгалан ихэд өрөвдөөд өмнө нь очив. Хөөх идөө. Төдийгөөс өдий хүртэл миний төлөө аманд хийхээ хасан зүтгэж ирсэн. Надад чихтэйхэн хайртай хэрнээ хайраа нуудаг. Одоо бүр амьдрах орон гэрийг минь бэлдээд өгдөг. Тэгээд намааг нөхөр болох хүн дагуулад ирвэл өөрөө гэрээсээ явна гинэ. Ийм л тэнэг хүндээ. Оюун төгс нулимс асгаруулж гарахад төгөлдөр үүлгэртэд сандарсан нүдээр харав. Танхилаа. Яасан бэ? Ахын дүү ахтаа гомдчихсон уу? Үгүй. Баярлалаа хаа. Таны миний төлөө хийсэн бүхэнд баярлалаа. Битгий тгээ. Ахын чиний төлөө чадах бүхнээ хийн. Мэдэж байна. Та их тэнэг хүн юм аа. Та надад хайртай үсттэй. Танхилаа. Ахын дүүдээ хайртай байлгүй яахав дээ гэсэн төгөлдрийн царай час улайв. За ахын хоолоо хийгээдхий. Өчий чи яаж чад байгаа хүүхэд вэ гэсэн төгөлдөр цааш ухсгийхэд оюун төгс түүнийг тэрэн авч илгэнд нь нүрээ наагаад санаа алдав. Танхилаа. Чи яаж чад байгаа юм бэ? Миний дүү хүн гомдоосон юм уу? Тэгвэл ахын тий гомдоосон. Хин гэж төгөлдөр дуугаа чангаруулахад оюун төгс түүнийг улам чанга тэрж би энд нөхөр болох хүн дагуулж ирэхгүй гэлээ. Юу гэсэн үг юм бэ? Аха төгөлдөр гайхшаа баран элгэнд нь халуу төнүүлэн наалдах бүсгүй мяндаслаг зөөлөн үсийг нь илв. Оюун төгсийн өсгөртөл зөөлөн намирч тэр түүний нүдний өмнө гоо зөкслэнгийн дээдийг мэдрүүлсээр өнөөг хүрчээ. Миний дүү яаж чад байгаа юм бэ? Би дурлцаад байгааг та ойлгохгүй байх гэж үү дээ. Ах нь тэгээд түүнийг дагуулад иргэсэн штэ. Төгөлдрөө намайг сонсооч дээ. Би зөвхөн танд дурлсан. Би танд хайртай. Та ч гэсэн надад хайртайг би мэднэ. Би эхэлж сэтгэлээ илчлэхгүй юм бол та энэ чигээрээ ахын дүр тоглосоор дуусах тэнэг хүн шүү дээ гэж оюун төгсийг хэлэхэд төгөлдрийн зүрх зогсчихсан юм шиг чимээгүй дунд умбав. Нийгэмдхнээ төгөлдөр цорхирон уйлж хүүхний нүүр нүдийг үнсэж байгаагаа мэдрэв. Оюун төгс түүний хүзүүнээс зүүгдэн. Танхилаа. Энэ зүуд үү? Би зөв сонссон уу? Тийм ээ. Та зөв сонссон. Иш танхил минь. Би чамд хайртай байлгүй яахав дээ. Иви минь гэж төгөлдөр халуун юмд хөрч байгаа аягтай тэмтчихсээр бүсгүй үзэгслэнд оруулд арайхийн хүрчээ. Чи харамсахгүй үсттэй. Би чамаас олон насаар ах шүү дээ. Таны хайранд би ууссан хойно юунд харамсах билээ? Төгөлдөр дахиад л хүүхнийг илгэндээ наан мэлэмрүүлв. За тэгээд яамаар вэ? Намайг өөр хүнд өгмөр байна уу? Өөр хүнд дагуулад ирвэл та тэсмээр байна уу? Гэж оюун төгс тоглоомхийн хэлснээ төгөлдрийн хамрыг шимхэв. Битгий ингэж ярил та. Чамд хайртайж чамаага үейтэнгийн сайхан залуутай жаргалтай амьдрах гэж бодсон. Тэр хоёр халуун дотны үгсээр бийсээ миласаар жам усны учралд жарган уусав. Төгөлдрийнх гэдэг айл улсын бүртгэлд шинээр орж бяцхан хурим хийв. Тэдний хуримд ямагт завгүй байдаг борхон дарга зорин ирж баярлуулав. Хурмын урилга өгсөн ч Баатар долгор хоёр ирсэнгүй. Дастад хурмын урилга өгөхөөс эрс татгалзжээ. Хос залуус гэрлэх ёслолын ордонд орж гэрлэлтэд батлуулаад цайллага эхлэв. Оюун төгсийн гэр бүлийнхнийг төлөөлж ухаа торгон дээлтэй борхон сууж түмэн ихийг нилээд хөлчөө хоолоогоор хадаан шуранхайлж байтал оюун төгсийн ангийн оюутнууд ангийн багш замбгийн хамт орж ирцгээв. Уртын дууны сайхан шуранхаа эхэлсэн шигэ яг зогсоход найрлагсад харамсан дор бүрдээ дахин дуулахыг борхоноос хүсцгээв. Дөрвөн нүдний харц яг тулгарч бийсээ гэлмэлцэн ширтэлцэн тэр. Ингэсэн ч борхон сэхэ авч цааш өргөлжлүүлэн шуранхайлахад замбгийн нулимстай нүдийг харж өөртөө сүрхий өрөвдөв. Хүний завсар чөлөөгөөр замбах түүний дэргэд ирсэн байлаа. Замбах сайхан хэвээрээ байгаад борхон жигтэйхэн баярлав. Борхоноо да. Эмээсэн байртай хилээд нарийн цагаан хуруудаа гараа өгөхөд ажилд борогшсон том гараараа борхон зөөлөн атгав. Чамтай энд таарахын чинээ сансангүй замбгаа. Би ч гэсэн чи хаана амьдарч байна вэ? Нөгөө томилогдсон сумандаа нөгөө ажиллаа л хийж байна. Удаан ажиллажээ. Тийм ээ. Цаг хугацаа дороо л өнгөрөх юм. Гэхдээ харамсах юм алгаа. Энэ охин залуу хоёрын аль нь танай хоёул амаана сумын хүүхдүүд. Чи даргын хуваар ирээ юу? Тэгсэн. Харин чи оюун төгсийн багшийн хуваар эднэр миний шавнар багш хүн сайхан байна.
Манай энэ нутгийн охин хэр сайн шав бэ дээ. Шилдэг оюутан штэ. Баярлалаа. Анх оюутан болоод явхад нь би сум нэгдлийнхээ нэрийг өргөж сайн сурахыг үүрэгдсэн юм. Сайн сурна гэдэг ч даргын өгсөн үүрэг даалгавраас болдоггүй баха. Тэгээд юунаас болох вэ багшаа? Хүүхдийн оюун ухаанаас мөн. Тийм би. Багш өөрөө хідэн хүүхдээ ээж үү? Би нэг охинтой л доо. Гайхалтай сайхан сонсогдож байна. Харин би 6 хүүхдээ эцэгдээ гэсэн борхон гэнт зэвүүцэж мутуучиг хүн амтангүй хоёулахнаа таарсан бол зад агсан тавихгүй юу? Нүрийг нь моритал алгацсан ч яадгийн. Миний охиныг айлын үүдэнд аваачиж юу ч болоогүй аятаа орхиж явчихаад нэг охинтой гэж даналцаад байхдаа яах вэ дээ? Миний охин чамаар дутаагүй хүн болсон, сайн ч хантай болсон. Би чамаас охиноо таснаа гэж бодоод хүнхийгөө 100 хилан харахад түүнээс ихэд зэвүүцсэн замбаг холдоод явчихсан байлаа. Би чамаад нэг юм хэлнэ гэж байсныг чи санаж гин үү гэж борхонг асуухад төгөлдөр гайхан харав. Юу илээ дарга? Туучи чинь мартаж орхижээ гэж төгөлдөр хэлээ гаргав. Оо хай, хадам эцгийнхээ өөдөөс хэлээ гаргана уу чи? Юу гинэ? Чи цаадахта хэлээд үзээрэй л дээ. Хэлийг чинь түүмүрдэн шүү. Туучи минь оюун төгс миний охин. Юу гинэ? Та тэгээд энийг эртхэн хэлэхгүй дээ. Ямар хаашаа хачин хүн бэ та чинь? Би бүр мэдрээд хэлэхэд бүр халгаахгүй байсандаг. Хэдий болтол нуух гэсэн. Дуу чи намайг өгсөний дараа хэлээрэ. Одоо би явах минь арын ажил хэцүүдлээ. За чи охиныг минь зовоогоод гомдоогоод үзээрэй л дээ. Яар үлж орхон шүү. Гээд борхон өндөлзөв. Үгүй шүү хадам аава. Өнөөдөр таныг явуулгачгүй. Хэрвээ таныг явах юм бол би оюун төгсөд үннийг хэлнэ. Яагаад үннийг хэлэхгүй байгаа? Оюун төгс ямар их ганцаардаж байгааг та мэдхүү. Гэх төгөлдрийн дуу өндөрсгöd борхон сандарч дуу гимээ юунда бархирав хүргэн хүү байж ингэж чанга дуурч болдгийм үү гэж зандрав. Хадам аава хоноод яв. Лүүд минь чи наад үг хэлээл дээ. Танаас шалтгаална. Надад үннийг ярьж өг. Би танхилынхаа удам гарвалыг мэдэх эрхтэй үсттэй гэж төгөлдөр тоолгов. Маргааш нь хоёул өдөржин хээр сууж борхны яриаг сонсоод төгөлдөр эхнэрээ улам ихээр өрөвдөн хайрлав. Хүн болгон олон дүү залуу сайхан бүсгүйтэй ханилан суусан төгөлдрийг ил далд гоочлон муулна. Зарим нь бүр түүний нүдэн дээр эхнэрийг нүдэн хоргоно. Тэд энэ бүх доромжллыг үл тоон жаргалтай амьдарч эхлэв. Үнэн дээр оюун төгс төгөлдрийн хайр халамжинд бөмбөрч байлаа. Оюутан эхнэрээ олон хоногоор орхиж айлгаж зутраахгүй тулд төгөлдөр холын тээвэрт явхаа болж хот дотор үйлчлэгээний тэрэг байрав. Нэг сарын дараа оюун төгс жирэмсэн болж хордлого өгч эхэллээ. Оюутны намрын ажил эхэлж байсан тул төгөлдөр жирэмсний хордлоготой эхнэрээ намрын ажлаас чөлөөлүүлэх санаатай очиж ангийн багш Замбаг доктортой уулзав.